Эдгээр үйл явдлууд нь Монгол улс газар бэлчээр Өнөөдөр төрийн ордонд үндэсний ногоон лаб Монголын ногоон төслүүдийг дэлхийн хөрөнгө оруулалтын урсгалтай холбох үндэсний платформыг аль биесээр нэлээ. Монгол улс ирэх 8 дугаар сарын 17-нд нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулахдаа уялдуулан байгаль орчинд суурилсан бодит шийд болон доктортой санхүүжилтийг дэмжих зорилготой үндэсний ногоон лаб платформыг эхлүүллээ. Үндэсний ногоон лаб нь төрийн байгууллага, хувийн хвшил, олон улсын болон судалгаа шинжилгээний байгууллагуудыг нэгтгэсэн хамтын ажиллагааны платформ. Доктортой газар ашиглалт уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадвах ногоон санхүүжилтэнд бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэж байгаамаа. Платформын эхний үе шатанда газрын дороотлыг бууруулах, бэлчээрийн экосистем, доктортой бэлчээрийн менежментийг сайжруулах болон байгальд суурилсан шийдлүүд гэсэн чиглэлүүдийг онцолж сонгосон нь Монгол улсын бодлогын тэргүүлэх зорилт COP17 хурлын агуулгатай бүрэн уялдаж байгааг зохион байгуулагчид онцоллоо. 2026 оныг бодлол бүрэн хэмжээгээр нь ашиглах одоо зайлшгүй шаардлагатай байна. Тийм ч учраас одоо бид нар одоо маш их ногоон буюу байгальд ээлтэй төслүүд байдаг хэдиж энэ нь бол яг хөрөнгө оруулагчдын одоо хэрэгцээ шаардлагад нийцхүүц төслүүд бол дутмаг байдаг. Тийм ч учраас энэ үндэсний ногоон лаб нь нээлттэй олон нийтэд зарлаж энэхүү төслүүдээсээ сонгон шалгаруулад бойжуулад ингээд хөрөнгө оруулагч танилцуулах ийм одоо төр хувийн хвшил олон улсын байгууллагуудын нэгдсэн платформ байгаамаа. Тэгэхээр энэ платформ бол өнөөдөр нээлттэй хийж National Green Lab.org гэх одоо вебсайт маань бас ашиглалтанд орсон байгаа. Энэхүү вебсайтмаар дамжуулж олон нийт бол төслөө одоо бидэнд хөргүүлэх бүрэн боломжтой. Яамны бодлоготой уялдаж байгаа гол зүйлүүд байгаа. Энэ маань бэлчээр, нүүдлийн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын одоо өрөг хожиг дээшлүүлэх гэсэн үндсэн чиглэлтэй уялдаж байгаа. Тэгэхээр бид санаачлагыг дэмжиж оролцож ажиллаж байна. За COP17-гийн хувьд бол Монгол улс бас зохион байгуулж байгаа орны хувьд давуу тал байгаа. Давуу тал байгаа гэдэг утгаараа нүүдлийн мал аж ахуй, бэлчээр хамгааллын асуудал дээр илүү өдөх гаргаж олон улсын тавцанд төвшөнд олон улсын анхааралд оруулах гэсэн том боломж гэж харж байгаа. Эрдэмтдийн судалгааны үр дүнд Монгол орны бэлчээрийн талбайн 70% нь ямар нэгэн дороотолд орсон гэсэн тооцоог шинжлэх ухааны уламжлалт аргаар гаргасан. Бэлчээр ашиглах бодлогыг зөв хэрэгжүүлбэл бэлчээрийн дороотлыг сааруулж цаашлаад бэлчээр нөхөн сэргэх боломжтой гэсэн үг ээ. Нөгөө талаас бэлчээр нь олон улс орны эдийн засгийн чухал хөдөлгүүр. Иймд үндэсний ногоон лаб санаачлах нь илүү өргөн хүрээнд оновчтой төслүүдэд хөрөнгө оруулалт татах боломжууд үүсэж байгаамаа. Яг энэ газрын дороотл зөвлөлтийн асуудал бол зохистой харьцаа алдсан л асуудал. Бид нар бол уламжилт ёс заншлаараа жилийн 4 үйлрэл нүүдэг байлаа. За тусгай хамгаалалтаа газар нутаг руугаа зөвхөн одоо 100 байгалийн гамшигт үзэгдлийн үед нөөц газар гэж ашигладаг байлаа тий. Тэгэхээр өнөөдөр бид нар бол тэр хэмжээ баланс бүгд юм ер нь бол алдагдаж байна. Дээрэс нь бас одоо яах аргагүй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт газрын дороотлын асуудал, энэ уур амьсгалын өөрчлөлт хөгжлийн бас том асуудал байна. Тэгэхээр ганцхан Монгол улс энэ дүртээд байгаа асуудал биш. Гэхдээ илүү хуурай бүс нутаг үндсэн энэ экосистем унган төрх нь өөрөө бас энэ хуурайшилтай холбоотой уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох даван туулах юм боломжийг зайлшгүй Монгол улсыг одоо шаардж байгаа учраас бид нар энэ дээр бол хамтдаа энэ асуудлыг даван туулах хэрэгтэй. Ногоон төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулах 2 сарын хугацаанд техникийн болон санхүүгийн тусалцаа үзүүлэх замаар хөгжүүлж олон улсын санхүүжилт олох стандартд нийцүүлэн бэлтгэх юм. Үүнээс гадна COP17 хурлын үеэр шалгарсан төслүүдийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн үүнд банкны салбарын оролцооч чухал байгаамаа. Сүүлийн 3 жил ер нь гадны хөрөнгө оруулалтыг нэлээд ойр ажиллаж байгаа. Тэгээ гадны хөрөнгө оруулагч талаас харуул өнөөдөр маш товчхон хэлээд 3 зүйл байгаа. Нэгт Монгол улсыг ер нь мэдж гэнэ үү те, манай нөхцөл байдлыг мэдж гэнэ үү, одоо ядаж манай Монгол улсад бэлчээр нөхцөл ямар байгааг мэдж гэнэ үү те. Энэтэй холбоотой санхүүгийн бол хөрөнгө оруулалт ямар боломжууд байгаа гэдгийг мэдж гэнэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр нөгөө талд нь бидний хийх ёстой зүйл нь одоо энэ платформ ч бай, COP17 ч бай, эдгээр үйл ажиллагаар дамжуулж өөрсдөө сурчлах, таниулах, бодит нөхцөл байдлыг ойлгох ажил хийх ёстой байгаа. Хоёрт нь бол за мэдээд ороод ирлээ, Монгол руу орж ирлээ гэж бодоход мэдээж хөрөнгө оруулагч тал бол эрсдэл багтай, яг бодит боломжтой тийм төслүүдийг сонирхно. Тэгээд тийм учраас улсаа нөгөө Монгол улсын хувьд яг энэ асуудал хөрөнгө оруулагч хэрэгтэй нь яг бодиттой тийм платформыг бий болгох хэрэгтэй байгаа. Хөшүүрэг ялангуяа. Казахстан улсын хувьд бол яг л нэг олон улсын санхүүгийн төвөөрөө дамжуулаад хөрөнгө оруулалтыг татаж чадж чинь тэрийг тусгаалan яг green зоныг байгуулаад ажиллаж байгаа. Тэнтэй адилхан Монгол улс гэсэн яг
бодлогын хувьд яг тодорхой юм маш тодорхой тавьж өгөх хэрэгтэй. 24-өөс 26 оны дунд хугацааны төлөвөөгөө доктортой дунд хугацааны бизнес төлөвөө гэж гаргаа. Үүн дотор доктортой хөдөө аж ахуйг 4 кластераар нь санхүүжүүлъя гэдэг энэ төлөвөө гаргасан байгаа. Энэ дээр бол мах сүв, ноос, ноолуу, арьс шир, үр тариа олон малын тэжээл гэсэн үндсэн 4 хэсэгтэй кластераар нь санхүүжүүлъя гэдэг. Энэ дээр бол хамгийн гол хэсэг нь бол хамгийн анхаарчны оролцогч нар маань бол малчин тариачд байгаа. Тэгээ эдгээрийн малын түүхийн эдээг авч дараа өөрийнхөө түүхийн эдээг авч бараа бүтээгдэхүүн болгодог бүх үйлдвэрийн газрууд байгаа. Тэгэхээр эдгээр маань бол бүгдээрээ манай харилцагч нар байгаа учраас эдгээрийг хамгийн бага зардалтайгаар хэрхэн хамгийн оновчтойгоор эцсийн бүтээгдэхүүн гаргах вэ? Хин нь энд оролцож байгаа оролцогч нар бүгдээрээ ашигтай. Бие биенийхээ эрсдлийг хэрхэн хаах вэ гэдэг талаар бид нэр илүү сонирхол судалж байгаа. Үндэсний ногоон лапан төрх хувийн хвшил олон улсын түншлэлийн бодит загвар бий болох юм. Нээлтийн үеэрээ бэлчээрийн доктортой менежмент хэрэгжүүлэхэд тулгамдж байгаа сорилт шийдэл сэдвүүд хилцүүлэг өрнүүлсэн. Мөн санхүүжилтийн болон бусад практик асуудлуудыг хилцэж өөрсдийн шийдлүүдийг дэвшүүлж байлаа.